Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал байна. 3.5 сая хүн амтай улс Оросоос нэг хоолой татах нь утгагүй гэдгийг та харж байна. Тиймээс мэдээж энэ нь дамжин өнгөрөх хоолой салбар байх болно. Учир нь гол хэрэглэгч нь нэг тэрбум хагас хүн амтай Хятад улс. Хийн тодорхой хэсгийг Монголд үлдээхээр тохиролцсон. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал байна. Би тоонуудыг нь харсан. Өвлийн улиралд Улаанбаатарын агаар Токиогоос 500 дахин муу байна. Эдгээр нь аимшигтай тоо юм. Ногоон эрчим хүчний төлөө зүтгэж буй тэдний хувьд энэ нь жинхэнэ хувьсгал болох нь дамжиггүй. Энд хийн түлш орж ирэхэд зарим тээврийн хэрэгслийг хийн хөдөлгүүрийн түлш рүү шилжүүлвэл хот шууд амьсгалах цэвэр агаартай болох юм. Хий дамжуулах хоолой хувьд ажил хийгдэж байна. Зарим ажил аль хэдийн батлагдсан. Археологийн судалгаа, геодезийн судалгаа дууссан. Одоо хамгийн чухал асуулт бол хатуу гэрээ юм. Энэ нь нийлүүлэгч Газпром болон Хятадын үндэсний газрын тосны корпорац хоёр гэрээ байгуулах ёстой. Энэ хоолойгоор шахах хийн хэмжээг төсөөлөд үздэг. Гэрээ байгуулах нь тийм ч амар биш. 80 тэрбум шометр. Одоо манай Хятад дахь хий дамжуулах системийн хүчин чадал 30 сая гаруй байна. Энэ нь бараг 2 дахин нэмэгдэж байгаа. Мэдээж хэрэг энэ бол 100-ны төсөл бөгөөд үүнд маш болгоомжтой нэхвар бэлдэх ёстой. Тэгээд ч аль тал хийн тодорхой хэсгийг Монголд үлдээхээр тохиролцсон. Газпром компани Монголд хийжүүлэх схемийг бэлтгэхэд туслахад бэлэн байгаа. Мөн Монгол улс хэдэн тэрбум шометрийг авч юунд ашиглах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нүүрсний станцаас хий болгон хувирахад. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал байна. Би тоонуудыг нь харсан. Өвлийн улиралд Улаанбаатарын агаар Токиогоос 500 дахин муу байна. Эдгээр нь аимшигтай тоо юм. Сая дурдсан Монгол улсыг хийжүүлэх боломжийн тухай санаачлага ерөнхийлөгчийн айлчлалын өмнө гарсан уу, дараа нь гарсан юм болов уу? Манай ерөнхийлөгч баталсан. Гол нь монголчууд яаж хүлээж авсан бэ? Тэд эерэг хариу үйлдэл үзүүлсэн. Ягаад гэвэл нэгдүгээрт түлшин харьцангуй хямд, байгаль орчинд ээлтэй. Ногоон эрчим хүчний төлөө зүтгэж буй тэдний хувьд энэ нь жинхэнэ хувьсгал болох нь дамжиггүй. Энд хийн түлш орж ирэхэд зарим тээврийн хэрэгслийг хийн хөдөлгүүрийн түлш рүү шилжүүлвэл хот шууд амьсгалах цэвэр агаартай болох юм. Тэгвэл Газпром хэрхэн хүлээж авсан болов? Газпром эерэг байна. 3.5 сая хүн амтай улс Оросоос нэг хоолой татах нь утгагүй гэдгийг та харж байна. Тиймээс мэдээж энэ нь дамжин өнгөрөх хоолой салбар байх болно. Учир нь гол хэрэглэгч нь нэг тэрбум хагас хүн амтай Хятад улс. Тэгээд ч бас ногоон эдийн засгаа байгуулж агаарын бохирдолтой үр дүнтэй тэмцэхийг хүсэж байна. Эрчим хүчний балансын тодорхой хэсгийг нүүрснээс хий рүү шилжүүлэхийг хүсэж байгаа. Хятадын тал өгсөн хэмжээгээр манайхаас авах юм шиг санагдаж байна. Гэхдээ боломжийн үнээр мэдээж хэрэг өрсөлдөх чадвартай.